Зэг. Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнд зориулж миний арх кино бол 2007 онд гарч байсан Next Meg онц сонирхолтой нэгэн бүтээл. Хүүхэд байхдаа яалчгүй л олоод үзчих юмсан, дахиад нэг үзэх юмсан гэж дотроо нууц хөсөж явдаг байсан. Тийм л гоё кинонууд юм аа нэг. Крис Джонсон хэмээх энэ залуу элбчи хийхийнхаа хажуугаар казинод мөрөдөд тоглож амьдралаа залгуулдаг. Ийм газарт ихэнх хүмүүс азаа үзэж өөрсдийн амьдралыг хөзрийн хөнгөнд даатгадаг бол Фрэнк тэднээс ялгаатай нь ойрын ирээдүйг тэр харж чаддаг. Ягч бүтнээр нь харж чаддаггүй зөвхөн 2 минутын дараах үйл явдлыг л тэр нэг зүйл алгасахгүйгээр харж чаддаг юм. Энэ нь түүнд ямар ч казинод хүссэн хэмжээгээр мөнгө олох боломжийг олгож байгаа юм. За ингээ бүгдээрээ тайлбараа эхлүүлцгээе. Крис Лас Вегаст амьдрах бөгөөд тентхийн шоунд элбчнэр үзүүлбэр үзүүлж амьдралаа залгуулдаг. Тэгтээ энэ нь бие хаага хоёр хувааж уснаас хуурай гарч ирдэг илб биш. Манай хүн зүгээр л ирээдүйд хаана юу тохиолдохыг тэдэнд хэлж өгдөг. Крис үзэгчдийн дунд холбооны мөрдөх төвчөөний хоёр ажилтан тэрнийг ажиглаад сууж ин чинь энэ үед төсөөлөөгүй байна. Элбчи хийгээд байр гэрлээл арай гэж дардаг учраас чөлөө цагаараа тэр казинод очиж хөзөр тоглоно. Гэхдээ манай хүн их хэмжээний мөнгө зориуд тэндээс хождоггүй бөгөөд хожсон мөнгнөөсөө буцаагаад зарим хэсгийг нь алддаг. Ингэснээр тэр хэний ч нүдэнд өртөхгүй буцаад казинод ирж чөлөөтэй мөнгө хожиж болох юм. Джекпот энтрийг хүссэн хэмжээгээр унах байсан ч тэр энэ бүхнээс зайлсхийж өөр дээрээ хэний ч анхаарлыг татахыг хүсдэг. Гэхдээ олон казиногоос иймэрхүү маягаар багаар цуглуулвал энэ нь эцэстээ их хэмжээний мөнгө болон хуурж байгаа юм. Крисийг өнөөдөр хамгаалтын ажилчид таньчихна. Энэ нөгөө хямдхан үзүүлбэр үзүүлээд идэг нөхөр шүү дээ. Тэр булхацаад байгаа юм уу? Сайн хардаа. Эсвэл тооцоолоод хожоод байгаа юм уу? Хэрвээ тэр хожгоо мэдэж байгаа бол яагаад багаар бооцоо тавиад байгаа юм бэ? Тэр бит хоёрын яриг сонсоод байгаа юм шиг нааша хараад байна шүү дээ. Хамгаалтын албаны дараа хүмүүстэй хандаж сэжиг бүхий Крисийг дуудаж уулзахаар болно. Манай хүн энэ үйл явдлыг урьдчилан харсан учраас ширээнээс хурдхан холдож касс руу очиж жетонуудаа бэлэн мөнгө болгохоор явдаг. Энэ үед дахиад тэр ирээдүг хараад эхлэх бөгөөд хажууд нь дөхөж ирж байгаа энэ эрэгтэй хэдхэн хормын дараа дээрм хийхдээ хоёр хүний аминд хүрэхийг нь олж мэднэ. Крис түүнийг бууга гаргаж ирэхээс нь өмнө аюулгүй болгодогч хамгаалагчид энэ үед яг ирж таарснаар маа залуу дээрмчин байна гэд ойлгочихно. Яг нөгөө бууг нь барьсан байж таарахгүй. Энэ миний буу шээ. Энэ залуу тэр дээрм хийх гэж байсан гэдэг ч хамгаалагчид нь модон толгойтой эргүү амьтад байсан учраас Крис тайлбар хийж цаг алдснаас тэндээс холдохыг илүүд үздэг. Загснэр тентхийн бүх хамгаалагчид маа залууг хайж тэрнийг барих гэж оролдоно. Крис харин нүдэнд нь өртөлгүй зөрсөөрөл байна. Бүр түүний байгаа газрыг нэг алхмын зайтай нөгөөдөлдөө зааж өгöd байхад үртэл зөнч залуу маань юу ч болоогүй юм шиг хажуугаар нь алхаад өнгөрчихд. Аюулгүй байдлын албаныхан юу ч хийсэн тэрнээс нэг алхам хоцроод байна. Элбчин эр 0-д орж хувцаан солиод гаднах төрхөн өөрчилдөг. Тэрний энэ үйлдэлийг хамгаалтын алба ажиглаж чаддаг ч хэтэрхий оройтсон байна. Крис тайм гэгчин хаалгаар гараад урдаа байсан машиныг хулгаалan цогтаа. Өнөөдөр казиногийн хамгаалагчид Вегасын цагдаа дуудлага өгснөөр тэд Крисийг мөрдөж эхэлдэг. Элбчин залуу төмөр замын гаруун дээр төхөж ирээд гал тэргэнд мөргүүлж байгаагаа харна. Ийм хуртай явбал амжихгүй юм байна гэдгээ тэр ойлгоод хаазаад тултал гიშгснээр цагдаа нараас мултарч чаддаг. Энэ бүхний ардуур холбооны мөрдөх төвчөөний ажилтан Келли казиногоос авчирсан бичлэгээ дарагдаа үзүүлж байна. Энэ нөхөр 2 сарын өмнөөс мал өөрчтийн нэрсийн жигсаалтын хамгийн ихэнд байрших болсон. Тэр азанд найддаггүй. Азтай ч хүн биш. Энэ бол чадвар. Түүнийг хар л та. Тэр хизээ хаана яаж хөдөлгөө маш сайн мэддэг. Чи энэ залууг ирээдүг хардаг гэх гээд байна да. Тийм байдаггүй юм аа хонгор минь. Наатаа март Европоос ирсэн террористууд Москвагаас цөмийн цэнэгтэй хошуу оруулж ирээд Лос Анжелес дэлбэлэх төлөвлөгөөтэй байгааг бид олж мэдсэн. Энд ажилладаг бүх хүмүүс энэ ажилд татагдан орж байгаа. Чийж гэсэн гэдэгч Келли хариуд нь эрхмээ энэ хүнийг бид олж чадвал цөмийн бөмбөгийн дэлбэрэлтийг зогсоож чадна. Түүний чадвар бидэнд хэрэг болно хэмээн зүтгэсээр байна. За яг надад наа занаа чинь таалагдахгүй байгаа ч үүнийг батлахын тулд би чамд 5 өдөр өгьегээд яваад өгдөг. Келли өөрийн туслагтай хандаж казиногийн хамгаалтын албаны даргаыг над дээр яаралтай аваад ирээ гэж тушаан. Кавана албаны дарга дээр төхөж ирээд өөрийнхөө тэмдгийг үзүүлж холбооны мөрдөх төвчөөний хөдөлгөөнд удирдлагын байранда дагуулan ирдэг. Келли түүнээс Крисийн талаар асуухад бид түүнийг лөөврийн хэрэгээр шалгах гэж байгаад алдчихсан гэдэг. Энэ хэсгийг санаж байна уу? Та нар юуны талаар энэ үед ярьж байсан бэ хэмээн асуувал бид нар харин наа нөхөр чи яг шалгах талаар ярьж байсан юм л та. Тэгсэн харин наа нөхөр чин сонсоод байгаа юм шиг гэнэт камер руу хардсан хэмээн тайлбар.
тайлбарлана. Кавана хамгаалтын алтан даргыг үдэж өгтөө Крис гэж хүний талаар мартаараа хэмээн сануулдаг. Яг Крисийн чадварын талаар мэддэг муу хүмүүс байгаа даахгүй нөгөө цөмийн зэнэгтэй хошууг хулгаалдаг хэдэн нөхдүүд ер нь бол Крисийг мэдэж байгаа. Келли казиноос авсан бичлэгийг үзэж байгаа. Энэ нөхөр зөвхөн 1 юм уу 2 минутын ирээдүг харж чаддаг юм шиг байна. Ажил болгоно нь 2 минутын зайтай байгаад байна. Бидний бодсон зөв бол тэр ирээдүг хардаг магадлал маш өндөр байна гэж гисэн сууж байтал Кавана гаднаас орж ирснээр хадагтай хулгаад олцсон машиныг бид нар аашаа явсныг нь олцглоо хэмээлдэг. Энэвэр Крис хулгай машинаа унсаар Ирв хэмээх найз дээр ирнэ. Дэ чамбаг битгий хүний юм авчваа гэж хэлээд байхад ердөөсөө үгэнд орохгүй маа гэсээр өнөөх нь ухдаг. Тэгснэ чи мөрөдтэй тоглон мөнгө хожиж хүний машин хулгаад цагдаа нараас угцаар хэдий удаан ингэж амьдрах хүн бэ? Үүнийг одоо болох хэрэгтэй. Дээрээс нь тэр чиний зүүдэнд жилүү, зөнд жилүү харагдаад байдаг тэр хүүхнийг мартах хэрэгтэй. Тэрнийг танихгүй өмнө нь харж байгаачгүй өдөрт 2 удаа цайны газар руу явна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Энэ сонин үйлдэлээ одоо зогсоо хэмээн зөвлөдөг. Крис болохоор зүүдэнд хардаг энэ эмэгтэйг яг хэдний өдөр тухайн газарт ирэхийг нь мэдэхгүй байгаа байхгүй юу? Ганц баримжаа авах юм нь манай хүн яг тэр үед нь цагаа харсан чинь 9 цаг 9 минут болж исэн юм байл. Гэхдээ өдөр рүү орой юу гэдэг нь бас эргэлзээтэй болохоор цаг нь 9 рүү өгөхөөр л цайны газарт тэр очиод суучдаг. Мааны яриагаар бол тухайн эмэгтэйтэй уулзснаар 2 минутаас ч илүү ирээдүг тэр харж чадах юм. Ягч баттай өшөлтөд ихтэл боломжтой. Крис Ирвтэй юм ярьж яснаа гэнэт зог тусаад бидэн дээр зочид ирж байна. Холбооны мөрдөг төвчөөний эмэгтэй ажилтан гэхэд тэгээ зугтаагачтэй гэхийн завдалгүй өнөөх нь ороод ирдэг. Келли орж ирсэн даруйда би чиний ямар чадвартай гэж мэднэ хэмээн хэлэхэд Крис бүр юу ч болоогүй юм шиг юу яриад байгааг нь ойлгохгүй байгаа мэт дүр үзүүлснэ. Та миний үзүүлдэг элбний талаар яриад байх шиг. Тэр чин зүгээр л нэг шоу төдий зүйл шүү дээ гэдэг ч. Дооногийн өмнө цөмийн зэвсэгтэй алан идэгч маа нутагт нууцаар орж ирсэн. Тэд үүнийг энэ хотын ойролцоод дэлбэлэх гэж байгаа. Та өөрийн чадвараа ашиглаж бидэнд туслах хэрэгтэй. Энэ бол таны эх орныхоо өмнө хүлээж байгаа өөрийг хэмээн саналдаг. Элбчээр уянгийн халилд автахад хэтэрхий хөөгшөрсөн учраас би засгийн газартай огтхон ч хамтармааргүй. Намайг аюул лабораторийн харахнуудтай нэг газарт амьдруулж судлах биз гэхэд Келли арга барилаа өөрчилж казино дээрмт гэж яасан бичлэгч нь бидэнд байгаа. Дээрээс нь хоёулаа таны саяхан хулгайлсан машины дэргэд зогсож байна. Үгүй би буутай залууг л зогсоосон. Тэр бүр 2 хүний аминд хүрэх байсан гэдэг ч Келли өөрийнхөө зүтгэж таны энэ хэрэг дээр бид нар нүдэн ханаад өнгөрөө. Би бидэд тус хүргэе. Хэрвээ үгүй гэвэл шоронд өөрийнхөө элбийн үзүүлбэрийг үргэлжлүүлэн үзүүлэх болох нь гэснээр манай хүний уурыг хүргэчихдэг. Яг үүндээ Крис хүүхэд ахуй наснаас нь эхлээд хинч үнэн сэтгэлээсээ тусалчихъя гэж бодож байсангүй. Эцэг эх нь хүртэл тэрнийг ашиглахыг хүсч хилд орсон цагаас нь авахуулаад өдөржин шүнжин морин тойруулах дагуулan явж бооцоо тавьдаг байсан юмсан. Келли Крис хоёрын яриа гаднаас зэвсэгтэй орж ирэх цагдаа нар тасалд болно. Саяны үзэгдэл бодит зүйл байгаагүй бөгөөд маа залуугийн ирээдүйг харсан ээлжид нэгэн 2 минутанд байсан юм. Крис ихэндээ энэ эмэгтэйтэй уулзаад үзвэл яадаг юм бол ямар хэрэгээр явж байгаа юм бол хэмээн ихэд сонирхож байсан ч үдсэн харснаасаа болоод хурдхан тэндээс явхаар болдог. Келли ганцаараа зогсох Ирвийг хараад хэдхэн секунд хоцорсноо ойлгоод үлдэнэ. Маргааш өдөр болоход Крис дахиад л нөгөө цайны газартаа зүүдэндээ хардаг эмэгтэйгээ хүлээж гисэн сууж байна. Энэ удаад нөгөө эмэгтэй нь яг 9 цаг 9 минутанд гэгэн дүрээр ороод ирдэг. Мөсгүйг лиз гэх бөгөөд тэр нүдэн бүлтрэх шахан томорчсон Крисийн хажуугаар зурж өнгөрөөд холгүйхэн нэгэн ширээний ард очиод суучдаг. Удаан хүлээсэн хүнтэйгээ тааралцсан Крис амьдралд олдох ганцхан боломж амархан алдчихгүй тул толгой дотроо олон хувилбаруудыг ирээдүй цаг дээр боловсруулж эхэлнэ. Тэр эхлээд асаагуур асууж очиход нөгөөх нь тамхи татдаггүй гэж хариулдаг. Дараа нь кофений талаар яриа өддөгч би мэдэхгүй гэсэн хариулт сонсдог. 3 дахь дээр нь бүр Лиз Крисийг босчиж амжаагүй байхад нь тэрнтэй харьцмааргүй байгаагаа ойлгуулж чаддаг. За яах вэ? Бүх бариантууд тудлаа болоод байх юм гिचгсэн сууж байтал гаднаас Лизийн хуучин найз залуу ороод ирэх юм дээр. Нөгөө эрэгтэй Лизтэй чанга дуугаар харьцаж дургүй байхад нь гар хөлөнд нь хүрээд байгаа харагдана. Крис бодсон сонсон юм байхгүй дөхөж очоод тэрнийг болиулах гэж оролцсноор бараг л зодон болт. Маа залуу нэгч зохиололгүй болтож явсаар дүрсгүй найз залуугаар нь уучлал гуйлгаж тэрний урд сөхрүүлдэгч Лизэд энэ бүхэн үнэхээр хачин жигтэй санагдах учраас та хоёр өөрсдөө учраа олчих гээд тэндээс гараад ирж. За энэ хувилбар ч гэсэн бүтэхгүй юм байна гэж ойлгосон Крис бодит байдал дээр яг жинхэнэ одоо цаг дээр Лизийн найз залууд зохиулах сонголтыг хийдэг. Мөсгүй энэ үед год өсрөн босч ирээд хуучин найз залууга тэндээс явахыг хүсч Крисээс уучлал гуйна. Бас л тэ хэрвээ би ийм чадртай байсан бол хамгийн түрүүнд Vegas энтер гихгүй те. Ганц сая төгрөгөөр 150 оц гаргаж байгаад эхлээд мөнгөтэй болно. Дараа нь арж явдаг бүх эмэгтэйчүүдээр нэг нэгээр нь дөхөж очих байсан байх.
Арай шуналтай л та. Тэгтээ надад 150 зунгааж ирсэн нэг тохиолдол байдаг аахгүй яг тэр нь 1000 төгрөг байсан л та. Хэрвээ сая төгрөг эсвэл 10 сая төгрөг хийсэн бол гэд нилээд тоног баг нойргүй хоног шахуул юм болсон байт. Мөрөөдөл бол яг биш харамсал харуусал гэх юм уу? 1000 төгрөгөөр өөртөө юу удалтаад авчивдаа л гэж бодсон. Хэрвээ мэдсэн бол хэрвээ тэгсэн бол тэр үедээ ихс сонин шин мэдрэмт төрж исэн. Тэгээд тухайн үедээ тэгж хожоогүй та одоо ер нь бол баяртай эргэлт буцалтгүй мөрөдөө тоглоомд орцол яа. Хүний амьдралыг хийж мэдгүй шүү дээ. Мөнгөндөө гол нь хэн байсан, хэн болж үлдэх нь чухал юм байна л гэж ойлгосон гэх юм. Яг мөнгөгүй л хүний үг юм да тий. Тэгээд тэр 150-ыг ядаж саяар тавьцвал тэгтээ надад тэр үед ингээд хадгалах хэвээр хүний өөрийн нийлсэн ингээд 33 сая төгрөгөөс аахгүй өөрийнхөө машин зарцсан, аавын машин зарцсан. Тэгээд тэдний бүгдийг нь тавиад авсан бол ер нь яах байсан гэж бодож байна. Тэгээ би тийм тэнэг хүн биш л те. Та нарыг гэсэн тийм тэнэг биш гэж бодож байна. Тэгээ мөрөдөө тоглоом бол ямар ч үед сонголт биш, зөв гаргалгаа бол бүрч биш. Гадуур мэдээгээр гараад байгаа сте те. Хожсон биз нэгч байхгүй байгаас бүгд мөнгөө алдаад нэг нэгээрээ гаслаад байгаа сте. Тэр хождог нэг нь хождог юм байгаас бид нар бол шаал өөр хүмүүстэй те. Хожлыг нь тэр хождог хүмүүст нь үлдээгээд зүгээр л мөрөөрөө урагшаа хараад цаашдаа алхацгаа. За тэгээд та хэдийг миний үгийг авч үгүй юу гэдгийг шалгахын тулд одоо бүгдээрээ нэг жижигхэн реклам үзчихээд киногоо цааш нь үргэлжлүүлцгээе. Та бүхэн 21 болон түүнээс дээш насанд хүрсэн бол амар 111 гэсэн промо кодыг хийгээд анхны цэнэглэлтэндээ 150% бонус аваарай. Лизинг сэтгэл нь ихэд хөдлөж та энд юу хийж байсан юм бэ хэмээн манай хүнээс ээлдгээр асуувал би Аризонагийн хойно байрлах нэгэн жижигхэн тосгон руу явж байгаа юм та. Тэгтэл харин машинаа хулгаад алчихсан. Тэгээд энд орж ирээ сууж исэн чинь та найз залуутайгаа орж ирээд бла бла бла. Үлцний та ер нь мэднэ одоо ингээд би таны урд сууж байна гэдэг. Өөшөө ямар сони юм бэ? Би ч гэсэн тийшээгээ явж байгаа шүү дээ. Би танд очруулсан таагүй явдлынхаа төлөө таныг тийшээ дөхүүлээд өгье гэж хэлдэг. Маа залуу мэдээж дөрмийн дагуу нэг удаа дадгалцсныхаа дараачаар нүүрэндээ дүүрэн инээмсэглэлтэйгээр харгаасаа зүмэн дурлцсан байсан эмэгтэйгийнхээ машин яг л туулайн бүжин шиг хөнгөн хоёр гараа уртаа барьж байгаад үсрээд суучдаг. Крис амда та бүхэн уучрал хувь заяаны дохиол байх гэж хэлээд амжих бол Лиз хариуд нь би хувь заяаны төөрөг зураг гэдэг зүйлд огтхон ч итгэдэггүй. Амьдрал өрсөлдөн таамаглах харахгүй байх үедээ илүү дээр гэж боддгоо түүнд илэрхийлнэ. За үүний ардуур нөгөө талд Келли маа залууг мөрдөж явсаар яг нөгөө цайны газарт нэрчгсэн энэ хүнийг харсан уу гэсээр хүн болгоныг асууж шалгааж байна. Наа залууч би мэднэ. Энд өдөрт 2 удаа ирчгээд 10-г гараа авчихдаг байсан. Тэгтээ тэр өнөөдөр нэг эмэгтэйтэй уулзаад 10-аас өмнө гараа авчихсан. Би яг яриг сонсчихсан л да тэд Аризона руу явна гэсэн. Келли энэ хавийн бүх камернуудыг шалгах хэрэгтэйг ойлгож туслагтайгаан ярилцчихсан. Зогсож байтал өнөөх нь хадагтай. Нөгөө казиногийн хамгаалтын албаны даргын зогсоол дээрээс олдсон. Оолойг нь хэрччихсэн гэтэл би яагаад наадах шин дөнгөж одоо мэдж байгаа юм бэ? Тэр илбчин залуугийн талаар мэдчихсэн шүү дээ. Алан хятагчд Крисийн ардаас мөшгөөд эгэлчихсэн байна л да. Угаасаа тэд нар цаад болж чадах ганцхан хүн нь тэр учраас аргагүй л тэгээд амандаа бутнаад үлддэг. Лиз хоол замд ядрах учраас Крис машинаа барьчихсан явж байна. Хүчтэй бороо тэр хоёрын замыг хаах учраас цаг агаар сайжиртал холгүйхэн байрлах нэгэн зочид бодлорууд тэд чигэлцгээдэг. Кайлигийн туслах замын камернуудыг шүүж байгаад Крисийг хаашаа явж байгааг нь мэдэж чадсан байна. Буудал руу орсон дээр маа залуу өрөөг дулаацуулж гал түлээд Лизийг орон дээр нь үлдээгээд өөрөө машиндаа ороод унтчихдаг. 2 минутын урагшаа хойшоо гүйлгээд ямар ч амжилтанд хүрээгүй байхгүй юу манай хүн тэгээд явж байгаа шүү дээ ойлгож байна. За үүний ардуур нөгөө дээрэмчээ цөмийн цэнэгтэй хошуугаан гарган ирж бүх зүйлсийг нь шалгаж байна. Эдрийг санхүүжүүлдэг байгууллага энэ үйл ажиллагаанд яг 2 жил бэлдсэн байна л да. Тэгснэ яагаад биднийг мөрдөж байгаа холбооны мөрдөгт овчааныхан давхар Крис Джонсон гэх нөхрийг мөрдөөд барьж авах гад улаарад байгаа юм бол цөмийн зэвсгийг тэрл аюулгүй болгож чадах юм шиг санагдаад байна. Тэрнээс эхлээд салах хэрэгтэй гэсэн даалгаврыг хүмүүстээ өгсөн байдаг. Келлигийн дарга түүнийг дуудаж ирснээр цөмийн аюулын бэлэн байдалд би дөнгөж сая шилжчихлээ. Би та нарт 5 хоног өгсөн. Хэнэж ажиллаа өлегтэй хийсэнгүү. Араал эзэн цөмийн бөмбөг хэд бол хэдэн цаг дэлбэрэх магадaltaй байна гэхэд Келли тэр цаанаас ирснээр надад бүх хүмүүсээ бүх эрх мэдлээ өгч би гаргалгааг нь мэднэ. Крис Джонсон л цөмийн дэлбэрэлтийг зогсоож чадна. Бид алан хятагчид дээр биш эхлээд ирээдүг хардаг тэр залуудаар төвлөрөх хэрэгтэй гэснээр Келли бараг л холбооны мөрдөгт овчооны хамгийн том нь болчихж байгаа юм. Мөрдөг албаныхан цаг алдалгүй хөдлөж бүх ресурсыг Крис рүү чиглүүлэхэд нөгөө террористууд мөрдөгт овчооныхныг яг эсрэг талынх нь байшингаа тагнаж байсан байд. Тэгээд тэдний толгойлогч мэд наадуулсан бидрийг Крис дээр өөртөө аваач. Зүгээр л даг гэсэн тушаалыг буулгадаг.
Буудлын өрөөнд Лиз усанд орчход хагас нүцгэн шахуу юм гарч ирэхэд Крис тэрний биенээс нүдээ огтхон салгаж чаддаггүй. Бүр догдолсондоо тэр Италиар шүлэг уншиж төгсгөлд нь цаасыг сарнай болгон түүнд бэлгэлдэг. Мэдээж төгсгөлд нь тэр хоёр шуналтай гэх чинь үнсэлсэн. Келли нисдэг тэргээр хэрэгтэй газраа буугаад манай хоёрын буудлын хөрөөг ажиглаж эхэлнэ. Тодор нь харин манай залуу аль хэдийн хайртай эмэгтэйгээ өөртөө оруулчихсан байж байгаа харагддаг. Лиз буудлын өрөөнөөс гарахад Келли туслахтайгаа Крист баригдахгүй тулд эхлээд 2 минут хүлээж байгаа. Дараа нь Лиз дээр хурж очин тэмдэгэ үзүүлээд машиндаа суулгадаг. Тэгснэ Крисийн казино дотор буу барьчихсан байгааг бичлэгийг үзүүлээд хаадагтай. Таны одоо цуг байгаа хүн нийгэмд маш аюултай сэтгцэн өвчтэй гэмт хэрэгтэн. Тэр таныг зөвхөн биднээс зугтаахын тулд л ашиглаж байгаа гэхэд Лиз хоёр жихэндээ үнэхээр итгэдэггүй. Хадагтай та бидэнд туслах хэрэгтэй. Та тэрний уух юмд нойрсуулах юм хийх хэрэгтэй. Гэхдээ тухайн үйлдэлийг хийхээс өмнө 2 минут хүлээгээрэй гэж хэлэхэд Лиз сандарсандаа заа гэд машинаас нь буучгана. Тэдний энэ үйлдэлийг алан хятагчид холоос ажиглан алхан бүрийг нь иш мэдэд мэдэгдэж байна. Эмэгтэй буудлын өрөөнд орж ирээд Кристтэй юу ч болоогүй юм шиг мэдлээ шинээр авсан хуцснуудаа тэрэнд өгдөг. Тэгснэ чи усанд орчих тэр хооронд би өглөөний цай бэлдэж бай гэд угаалгын өрөө рүү явуулна. Лиз байн цаг руугаа харж 2 минутаа тоолоход Келли нөгөө талд цаг руугаа бас харчихсан жаахан сандаргүй харагдана. Дээрвчижсэн энэ үеэр нөгөө буудлынх нь гадаа ирчихсэн буу зэвсгээ агсаж байдаг. Крисийг угаалгын өрөөнөөс гарч ирэхэд нь Лиз нөгөө эмээ уух юмд нь хийж амжина. Тэгээ түүнд өгснөө яг уух гэж байхад нь гинэт зогсоогоод хайртай түүнийгээ тэрвэрч намайг уучлаарай. Өнөө өглөө над дээр цагдаа нар ирсэн гээд айжуухнаар бараг шивнэх шахам бүх болсон үйл явдлыг ярьж өгөөд тэдний хэлсэн болгон үнэн юм уу хэмээн асуудаг. Крис хариулт өгөхөө өмнө зургтынхаа дууг чангалаж чагнах төхөөрөмжөнд саад хийгээд хэдэн минутын дараа энэ юм үйлчлэх ёстой вэ хэмээн асуув. 2 минут гэхийг тэр сонсоод уух юмаа солиж гадагшаа гараад мөрдөх товчооныхны нүдэн дээр өнөөхөө дуустал нь уучдаг. Келли тэрний энэ сонин үйлдэлийг анхааралтай хийх чинь ажиглах бол дээрэмчид нөгөө талд нь бас л холоос харахаас өөрөөр юу ч хийж чаддаггүй. Маа залуу орж ирсэн даруйда казинод байсан тэр залуу 2 хүний амьд хүрэх байсан. Би тэрнийг зогсоосон хэмээн ярихад Лиз тэрнийг бурхан минь чи үнэхээр тэдний ярьсан шиг өвчтөе хүн байна гэд уулга алтчихдаг. Крис өөрийн чадвараа түнд нотлохын тулд зурагтныхаа сугуудыг солиод гарах үйл явдал болгоныхынд урдчлан түнд хэлж өгнө. Лиз гайхсандаа чи яаж энэ бүхнийг мэдээд байгаа юм бэ гэхэд би төрөгтөө л ирээдүг хардаг чадвартай төрсөн. Би өөртөөгөө холбоотой зүйлсийг л 2 минутын зайтай харж чаддаг. Гэхдээ чамтай холбоотой зүйл гараад ирэхээр л би бүр илүү холын ирээдүг харж чадж байгаа. Тухайн цайны газар чи бит хоёр тааралтахаас өмнө би тэр бүхнийг харчихсан байсан. Гэтэл чи юу над дээр наад чадвар хэрэглэе юу? Миний хэлэх үг хийх үйлдэл болгоныг чи мэдэж байсан гэсэн үг гэхэд би 2 минутаас илүү ирээдүг яагаад чиний хажууд харж чадаж байгаагаа л ойлгохыг хүссэн юм а гэж хариулахад за яах вэ? Тэгвэл тэр холбооны мөрдөг товчоо ямар учиртай юм бэ хэмээн Лиз улам лавшруулан асуул. Миний ирээдүг хардаг чадвар тэдэнд хэрэг болоод байгаа юм байна. Цөмийн бөмбөгч гинүү юу ч гинүү. Тэрнийг надаар олуулах гээд ингэж хүчин чармаалт гарган чамд худлаа ярьсан хэрэг. Би тэдэнд туслахгүй байгаа нь миний чадвар хязгаартай. Гэхдээ чиний хажууд байвал энэ хязгаар байхгүй болчихдог. Би нэг одоохондоо хэндэж хэлээгүй байгаа гэснээр $10,000 тогтвол Лизэд өгөөд цагаа 7 минутаар урагшлуулчих. Би чамд энэ цаасан дээр яг юу хийхийг чинь бичээд үлдээч. Намайг гарснаас яг 45 секундын дараа хөдлөж эхлээрэй хэмээн захиад тэр тэндээс явдаг. Келли бүх зүйл нэг л сэжиг бүхий байгааг анзаарч гадагшаа гарч дурангаараа харуул Крис өөдөөс нь харчихсан зогсож байна. Тэгснэ шууд хадан дээрээс үсэрч ихдэг. Келли бүх хүмүүсээ тэрний ардаас явуулахад Лиз нөгөө талд нь Крисийн бичиж өгсөн зааврын дагуу машиндаа суугаад араанд нь хийгээд уулын уруу өнхрүүлчих нь тэр. Замдаа нөгөө машин усны сав мөргөж доош унахтаа тэр хавар байсан бүх юмсыг ардаасаа хаман одно. Крисийг уулын уруу гүйж явахад дайсны снайпер аль хэдийнэ хараанд авсан байна. Өндөр дээрээс унаж ирэх машин маа залуугийн ардаас хөөцөлдөх хүмүүс саад хийж тэрэнд зугтах боломж олгоно. Нэг их зүдэрсэн зүйлгүй Крис зам дээр гарч ирэхэд Келли харин тэрнийг хүлээж гисэн зогсож байдаг. Бушгүй буугаар Крисийг зогсоож чадахгүй, өөр нь юугаарч тэрнийг зогсоож чадахгүй гэдгээ ойлгох учраас өөрийнхөө амь насаар дэнчин тавьж тэрнийг зогсоохоор шийдсэн байна. Ингэснээр Крис ураг шүвсэрч хамгийн аюулгүй цэг дээр Келлиг хамгаалан хэвтэнэ. Бусад ажилчин сандралдан гүйн ирэхэд Келли маа залууг довчооны хамгаалтанд тав хэмээн нөгөө хиддээ үүрэг өгдөг. Холоос энэ бүхнийг ажиглан сууж байсан алан хядагчид Крисийг нэгэнт өөрсдийн болгож чадахгүй болсон болохоор тэрний найз охин Лизийг өгөөш болгон ашиглахаар ардаас нь явна. Крисийг хамгаалтанд авсан товчооныхын сандал дээр тэрнийг хөдөлгөөнгүй болтол нь хүлчигсэн зурагтны урд талд суулгасан байна. Келли түүнд зурагтын мэдээ тавьж өгөөд чи зүгээр л хизээ хаан цөмийн бөмбөг дэлбэрэх талаар бидэнд хэлэхэд хангалттай. Жаахан хичээгээд 2 минутаа цаадахыг харах гээд оролдог гэснээр Крис ажилд ордог.
Хамаг анхаарлаа төвлөрүүлсэн Крис 3 цагийн дараа зурагтаар гарах сонирхолтой нэгэн мэдээг олж хардаг. Тухайн мэдээнд нэгэн эмэгтэй биеинд эсрэг бодис бэглэж тэрэгцэр дээр хүлсэн байна. Лизиг тэд дээврийн зогсоол дээр үлдээсэн байх бөгөөд эсрэг бөмбөг салгадаг хүмүүс түүн рүү ойртож аврах гэж оролдогч террористууд гэнэт нөгөө бөмбөгөө дэлбэлчгэн тэр. Харсан зүйлдээ зочирсан маа залуу одоо цагтаа эргэж ирээд би ядраад байна. Амармаар байна хэмээн гуйснаар камер руугаа явдаг. Тэгснэ өрөөндөө орсон даруйдаа хамгаалагчаас таймх гуйж дараа нь түүгээрээ тэдний анхаарлыг сарниулснаар бүгдийг нь нам зохиж эхэлдэг. Төгшүүрийн дохио барилгаар нэг зуурэтж Келли хүмүүсийн дагуулад Крисийг барих гэж оролдогч яг хажуугаар нь өнгөрчихнө. Нэстэг тэргээртэд маа залууг явж байгаа газар руу дагаж мөрцөөр өнөөх зогсоол дээр нь хурч ирдэг. Келли хүмүүсээ бүгдийг нь доод талд үлдээгээд ганцаараа түн дээр хоосон буутагаа ирнэ. Тэгээд бид яагаад энд ирсэн бэлээ хэмээн Крисээс асуувал хэдэн цагийн дараа тэд Лизиг энд эсрэг бөмбөгтэй авчираад дэлбэлж орхино. Би яахаа бодож байна гэтэл Келли би танд туслая. Хариуд нь та бидэнд тусал. Бид Лизиг та цөмийн бөмбөгийг гиснээр эцэст нэг юм хоёр талд тохиролцоонд хүрч урдхан дараачийнхаа төлөвлөгөөг боловсруулцгаана. Келлигийн бодлоор алан хэдэгчид Крисийг хуурч олонний өмнө ил гаргаад хорох гэж байгаа. Тиймээс тэр энэ хавийн бүх утасны сүлжээг хааж тэрнийг задгаа талбад гаргах юм. Тэгээд дайсны мэрэгэн буудагч түүнлөө буудах үед байршлыг нь тогтоон барьж аваад байцаалд авах гэж байгаа. Яг бодуулах үедээ Крис сумнаас бултаж чаддаг ч өгсөн мэд дөрөв зүлэн хэвтэнэ. Байршлыг нь мэдэж авсан цагдаанаар нөгөө нөхрийг баривчлах гэдэг ч снайпер өөдөөс нь гал нээснээр аргагүй нэрхэнд тэд түүнийг цааш нь харуулчихдаг. Ирээдүйд болох бүх боломжит хувилбаруудад Крис яаж ч хичээсэн Лизиг аварч чаддаггүй. Тиймээс манай хоёр Лизиг энд ирэхээс өмнө аварч болох талаар ярилцсан. Зөнч залуу дахин нэг удаа ирээдүйгээр Лизиг тухайн газарт авчирсан машины дугаарыг харж чаддаг. Эгснэр тэд нөгөө ачааны машиныг нь мөрдөж эхэлдэгч энэ үед бодит цаг дээр нөгөөдөл нь аль хэдийн Лизэд эсрэг бөмбөгийг зөвлөсөн байна. Крис тусгай ажиллагааны багаас зөвхөн миний үгийг сонсоорой. Өөр хэний ч тушаал энэ ажиллагаанд хүчингүй. Гуйж ганцхан намайг сонсоорой. Надтай ойр яваарай хэмээн тэднээс гуйдаг. Лизиг суулгасан машин бомбтыг орхих гээд явж эхлэхэд тусгай ажиллагааны багийнхан тэднийг гарцсан дээр саатуулна. Гэхдээ тэдний удирдагч Шмидтийг ч гэсэн тэндээс холдуулалгүй барьж бүх хүмүүсийг нь бомбт орныг тарааж чаддаг. Крисийн дохиогоор яг зөв цагта Келли нөгөө машины бензиний бакийг нь буудаж дэлбэлнэ. Машин онхолдож Лиз арай гэж нэг юм чөлөөтэй болоод ойр байрлах агуулгад орж бөмбөгөө салгах гэж оролдоно. Хайртай бүсгүйхээ араас явж байгаа маа залуу хэдэн хүн дагуулчихсан хэн хаанаас дайрахыг нь хэлж өгсөөр урагшлана. Шмидт Крисийн найз охиныг барьж аваад эслэгчэн дээш хөргөж түүнээр халахвч хийн тэндээс зугтах гэж хичээдэг. Нефт тээвэрлэгч рүү Шмидт хүмүүстэйгээ ороод явж өнгөрсөн газар болгоноо хөдөлгөөн мэдрэгчлээ эсрэг бөмбөг суурлуулад үлдээн. Маа залуу энэ бүхнийг урдаас харж мэдэх учраас хамт яваа нөхдүүддээ сэрэмжлүүлж нэгч бөмбөгөнд өртөлгүйгээр цаашаагаа хөдөлцөхөд. Тэгснэ удахгүй болох өөрийнхөө үхлийг урьдчилан харж алуурчныг хаана нуугдаж байгааг нь зааж өг. Иймэрхүү байдлаар аюулгүйч маш удаанаар тэд урагшлах учраас хоёр хуваагдаж явхаар тохиролцсон. Крис ганцаараа үлдэж бодлын хүчээр биеэ хэдэн 10 дахин хувааж явсаар эцэст нэг юм Шмидтийг олж чаддаг. Тэгээд тэр Келлигийн багийг өөр дээрээ дуудана. Эмэгтэй алан хэдэгчийг бууга хаяхыг зөвлөдөгч урдаа амьд бамбаатай алуурчин тэрний өвөнд ортоггүй. Угсаа хэл амаараа учраа олохгүй гэмээсэн Крис олон зуун хувилбаруудыг хормын дотор тооцоолж үзснэ. Лизиг амьд гарах боломжтой ганцхан аргыг хэрэгжүүлэхээр шийддэг. Тэгээ шууд л урагшаа алхаж Шмидтийн бууны сумыг дуустал тэрнээс болгоно. Гар хоосон болсон ч Шмидт тэслэгчээ нөгөө гартаа авахд Келли түүнийг бууснаар Лизиг эсэмбэнд аварчаад. За ингээд сансан зорьсондоо хүрсэн Крис Келли хоёр одоо цөмийн бөмбөгөө олчих боллоо гэсээр завны давцсан дээр гарч ирэхэд Крис гэнэт ирээдүйг харж маш том алдаа гаргасан гэдгээ ойлгодог. Бүгд түүний хайртай эмэгтэйг аврах гэж завгүй байх хооронд алан хэдэгчд аль хэдийн нөгөөдхөө суйрлуулчихсан дэлбэрэхэд ердөө 5 секунд үлдсэн байгааг тэр олж хардаг. Цөмийн дэлбэрэлт замдаа таарсан болгоно элсэн ширхэн болгож сая хүмүүсийн амийг авч чаддаг. Үүний дараа цаг хугацаа дахиад ларгшаа ухуурч Крис Лизтэй нөгөө буудлынхаа өрөөнд хэвтэж байна. Тэгснэ босон бүх зүйлсийг нүдээр харж ойлгосон маа залуу Келли рүү өөрийн биеэр залгаад за яах вэ? Би та нарын хүсэж байгаа зүйлд туслая. Гэхдээ энэ бүхэндээ Лизийг оролцуулах ямар ч шаардлага байхгүй гэснээр манай хоёр тохиролцоонд хүрч чаддаг. Үүнийхээ дараа тэр хайртай эмэгтэйгээс эргээд би явах хэрэгтэй болчихлоо. Чи намайг хүлээж байгаарай. Би заавал хэрэгж ирнэ. Би заавал чамаагаа олно гэд үнсэлцээ салцгаан. Крис Келлиг буудлын гадаа хүлээж байгаа тэрний машинд сууж явснаар энэ хүү кино маань дуустдаг. Хэрвээ та нар манай гол дүрийн залуутай яг ижилхэн 2 минутын өмнөх ирээдүйг харж чаддаг байсан бол юу хийх байсан бэ? Надад бол сонирхолтой л. Би өөрийнхөө юу хийх тухайга комент хэсэгт бичээд үлдээж. За та нар ч гэсэн энэ талаарх сэтгэлдээ бичээд үлдээгээрэй. Тэгээ нийлүүлж байгаа дараагийн бичлэг дээр уншия. Энэ түрээд энэ удаагийн тайлбар өндөрлөж байна. Бичлэг таалагдсан бол лайк, дард, subscribe хийгээрэй. Дараа уулзтлаа.
Түр баяртай.